цогны үзэгчдээ Эглэл телевизийн иргэний мэдээ эхлэж байна. Та бүхэн анхаарлаа хандуулно. За манай өнгөрсөн дугаарт бас зохион бүтээгч инженер Гамбол гэдэг хүн оролцсон байгаа. Тэгээд Гамбол гэдэг хүн бол одоо эрчим хүчийг хэмнэх тэм генератор бүтээсэн тэр нь 4 дахин байсан бол бас залуу бас манай зохион бүтээгч эрдэмтдийгээ дэмжих зорилготой бас манайх өнөөдөр дахиад нэг эрдэмтнийг оруулж байна. Энэ бол бүр одоо эрчим хүчний төхөөрөмжийг бүтээгээд үүнээрээ бүр 12 дахин тэр вольтын одоо цахилгаан хэмнэх боломжтой зүйлийг бүтээсэн хүн байгаа. Тэгээд энэ хүн бол одоо зохион бүтээгч, доктор Отхон Баяр гэдэг хүнийг бид өнөөдөр Отхон Баяр гэдэг хүнийг бид өнөөдөр студид орж ярилцах гэж байна. Тэгэхээр үзэгч та бүхэн анхаарлаа хандуулан маш сонирхолтой төхөөрөмж ярина. Тэгээд альнаас нэхэлж хойлоо ярьж эхлэх үү? За ер нь энэ технологи альнаас нь ч ихсэн болно л доо. Ер нь альва технологийн хөгжил чинь улс орны одоо эдийн засгийг нөлөөлдөг. Тийм учраас ер нь эрчим хүчний төхөөрөмжөөс ярьж эхэлсэн дээр бол гэж бодож байна. Тийм. Ер нь эрчим хүч өржүүлэх төхөөрөмж, эрчим хүч хэмнэх төхөөрөмж, эрчим хүчийг одоо шинээр үүсгэх төхөөрөмжүүдгээ дэлхийд ярьж байна л да. Тэгээд Коперникийн хуралдаан сая болсон Парисын тийм. Тэн дээр болохоор зэрэг эрчим хүчийг одоо хэмнэх, хоёрдугаар хүлэмжийн хийг багасгах технологиудын тухай дэлхийд яриалчууллаа. Дэлхийн бүх том эрдэмтэд бүх одоо тэр бомтнууд улс төрч нэгдэж байна. Тэр юун дээр нэгдэж байна гэхээр эрчим хүчийг шинээр яаж үүсгэх вэ? Одоо цэвэр эрчим хүчний асуудал яригдлаа. Энэ дээр Монгол улсын ерөнхийлөгч хэлбэгд орж очиж бас илтгэл тавилаа. Монгол улс энд бол дэлхийн энэ том хөдөлгөөнд бол өөрийнхөө хувь нэмрийг тодорхой хэмжээгээр оруулна гэдгээ хүртэл ярьлаа. Тэгээд яг Монгол эрдэмтэд бас зүгээр байсангүй л дээ. Тодорхой юм хийж гин Монголд одоо гадаадын лабораториудад бид нар нэлээд судалгаа хийлээ. Ягаад гэвэл Монголд томоохон хэмжээний судалгаа хийх боломж их бага байдаг. Ягаад гэвэл лабораторийн хүчин чадлууд байна, муу байна одоохон дээрээ. Зарим нэг лабораториуд өнгөж одоо шинээр бий болж байна. Тэгээ бид нар нэг томоохон хэмжээний судалгааг заавал Япон ч юм уу, Солонгос юм уу, заавал Америкийн лабораториуд судлах шаардлагатай болдог. Ингээд энэ эрчим хүчний асуудлыг бол бид нар саяхан ч яриаггүй нэлээд олон жилийн өмнөөс яригдж эхэлсэн. Тэгээд үр дүн л одоо гарч ирж байгаа үр дүн л дээ. Тэгээ энэ эрчим хүчийг одоо хэмнэх төхөөрөмж буюу ухаалах хуваарлах төхөөрөмж гэдгээр бид энэ бүтээлээр бид нэр 2014 оны Дэлхийн оюуны өмчийн байгууллага алтан медаль авсан бүтээл байгаа. Тийм. Энэ Дэлхийн оюуны өмчийн байгууллага бол энэ ингээд дэлхийн шилдэг одоо програм хангамж ямар нэг бүтээлүүдээр ингээд оюуны өмчийн алтан медаль өгдөг. Энэ 2014 оны Дэлхийн шилдэг зохион бүтээгч алтан медаль л да. Тэгээ энэ болохоор зэрэг Монголын оюуны өмчийн байгууллага, Дэлхийн оюуны өмчийн байгууллага, Солонгосын оюуны өмчийн байгууллага ГИПО энэ байгууллагуудаар ингээд баталгааждаг. Дэлхий дээр энийг бол хүлээн зөвшөөрж гинэ гэсэн одоо асуудалтай ийм бүтээлүүд байна. Тэгээд хүмүүс ихвчлэх сонирхдаг юм. Эрчим хүчийг хэмнэхийн ач холбогдол нь юунд байгаа юм бэ гэж. Эрчим хүчийг хэмнэх заавал албатай ч юм уу гэж те. Гэтэл ягаад гэхээр өнөөдөр жишээ нь хүм одоо хаалга болгоны цаана эрчим хүчний асуудал байна шүү дээ. Өнөөдөр нэг айл эрчим хүчиндээ 100 мянган төгрөгийн зардал гардаг бол тэр нь 10 мянган төгрөг гардаг болох юм бол мэдээж амьдралд нь ач холбогдолтой. Хоёрдугаар Улаанбаатар Монгол улсын хэмжээнд хамгийн одоо бэрхшээлтэй асуудал бол агаарын бохирдол Улаанбаатарт. Агаарын бохирдлынхаа хэмжээгээр дэлхийд хоёрдугаар одоо жигсэж явж байгаа. Энэ агаарын бохирдол төдөг агаарын бохирдлыг дагаад одоо ургийн эрүүл мэнд, хүмүүсийн эрүүл мэндэд маш их том хөнөөл учруулж байгаа л да. Энээсээ гарч чадахгүй нэлээд олон жил явлаа. Монгол улс. Ялангуяа Улаанбаатар хот. Нийслэлээс зөндөө юм хийлээ, олон юм хийлээ. Тэгээд энэ ямар ч үр дүн төрсөнгүй л энэ 100 тараалаа. Тэр маань яг гэвэл яндан буулгаж ээжл утаагүй болдог. Яндантай байхад бол яндангаар утаа гардаг гэж яндан бэлдэж байгаа шүү дээ. Тийм учраас тэрийг л одоо алга болгож ээжл яана л да. Тэгээд энэ маш сая дэлхийн нэлээд олон орны эрдэмтэд Монгол төр чууллаа шүү дээ. Агаарын бохирдлын талаар тийм ээ, хүүхдийн эрүүл мэндийн талаар агаарын бохирдол. Эднэрийн хамгийн сүүлд гаргасан дүгнэлт юу байсан бэ гэвэл ерөөсөл яндангүй болчих. Яндангаа авчих юм бол Монгол нүүрсээ түлхээ болчих юм бол Монгол агаарын бохирдол болчих юм байна гэдэг асуудал ирсэн. Ингээд бодит одоо яндаг авах гэх юм боломжтой байгаа юм манай Монгол улсад. Одоо тухайн үед л боломж байхгүй байсан. Яагаад тийм боломж ганц яагаад 100 тараас юм бэ бол тухайн үед боломж нь байгаа учраас 100 тараас байхгүй юу. Одоо эрчим цахилгаанаар халдаг төхөөрөмжүүдийг тавиад ирье. Тэгээд чи нэгдүгээрт манай цахилгаан станцууд ачаал дийлэх болчихно. Нэгдүгээрт хамгийн нэгдүгээрт. Хоёрдугаарт иргэд маань тэр цахилгаанаар халж байгаа төхөөрөмжүүдийнхөө цахилгааны зардлыг төлж дийлэхгүй болчихно. Жишээ нэг тооцоо гэдэг юм л 27 Монгол гэрийг 27 м квадратаа гэж тооцох юм бол нэг сард оргил хүүтэн ачаалт оргил үед одоо хүүтний нэг сард юм 12 1 2 сар шүү дээ. Энэ сард бол 250 мянган төгрөг төлнө гэж байгаа. Цахилгаан халсны халахад. Нэг өрхөө. Нэг өрх. Нэг зөв Монгол гэртэй айл шүү дээ. Тэгэхээр энэ бол боломжгүй. Яг бол өнөөдөр Монгол улсын цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хэд байгаа вэ тийм ээ. Тэрнээс давсан төлбөрийг эрчим хүчинтэй өгж гин гэдэг бол өнөөдөр тэр айлууд боломжгүй. Тиймээс одоохон дээр хамгийн их хямд одоо өртөгтэй төлж хийж байгаа нь бол хатуу төлж л байхгүй юу нүүрс.
Тийм учраас нүүрсэл түлээд байгаа. Тэр улсуудын буруу биш. Яг л хямд өөрсдөө амьдралынхаа боломжоор л түлж штэ. Гэтэл энэ дээр бид нэлээд судалгаа хийгээд энэ эрчим хүчийг хэмнэх төхөөрөмж гэдэг ямар юм бэ гэдэг зэрэг тэр 270 мянган төгрөгийг энэ төхөөрөмжийг тавьснаар 50 мянгаас 50 мянган төгрөг болтол бууруулах боломжтой төхөөрөмж. Энэ бол бодиттой бид нар судалгаа 3 жил судалгаа хийчихсэн байгаа. Үр дүн гарцсан байж байгаа. За одоо энэний өр шимийг нэлээд хүртсэн хүн гэх юм бол одоо нийслэлийн засаг дарга Батүл дарга байна. Ягаад бол Батүл дарга одоо гадаа нэг ном зардаг хүмүүс байдаг шүү дээ. Тэр улсуудыг дотор орж дулаахан газар номоо худалдаалгаа гэдэг номын худалдааны төв барьж гисэн юм. Нарсантай гүрний. Тэрний халаалтын асуудал нэлээд хүнд байсан. Одоо тэр халаалтын асуудал нь эрчим хүчтэй хэмнэлттэй төхөөрөмжөөр шийдэгдээд одоо 2 дахь жилдээ явж байна. Тэнд гүн даарсангүй, эрчим хүчиндээ өндөр төлбөр төлсөнгүй. Ингээд цаашаа гих мэтчлэг маш олон жишээнүүд бол бидэд байна. Тэгэхээр энэ технологи маань өнөөдөр баяр гэдэг хүн гинт гаргаж ирчээ цоошин юм яриад байгаа юм биш л те. Энэ ямар өчтэй бол ерөөсөө 2000 онд NASA анхаарсан юм. NASA Америкийн сансрын нислэгийн төв тийм ээ. Тэр сансарт одоо ер нь Honda мотор ч юм уу дизель генератор ажиллуулна гэж байдгүй. Ягаад бол агаар байдгүй учраас ажиллахгүй шүү дээ. Тийм учраас тусгай аккумулятор тавиад тэр аккумулятороор дэмжих зорилготойгоор гаргасан юм. Тийм учраас энэ төхөөрөмжөд гарсан. Гэхдээ ямар ч юм маш өндөр үнэтэй гарч ирсэн. Энэ эрчим хүч хэмнэх төхөөрөмж нь дотор байгаа ямар эд анги байдаг юм бэ, ямар учиртай юм бэ гэдэг эрдэмтдийг сонирхдаг. Ерөөсөө ийм энэ бортгоод жижигэрсэн хэлбэрээр л байж байгаа. Энд 2 бортг байж байгаа. Энэ сая 500 мянган микрофарадын багтаамжтай ийм конденсатор. Нэг нь $35 мянган үнэтэй. Нэг нь. Гэхдээ энийг нэгийг хэрэгэлдэг. Энийг 10 энтер болгож иж банк болгож иж хэрэгэлдэг. Энийг сансарт л хэрэглэж байгаа. NASA мөнгөтэй боломжтой учраас энийг бол хэрэглэж болоод байна. NASA. Зүгээр Монголын нэг одоо 27 м квадрат талбайтай Монгол гэртэй айл маань энийг хэрэглэх боломжгүй. Тийм учраас энэ конденсаторыг бид нар Монголд байдаг элсэн тасархайн элсийг ашиглаад бид нар өөрсдөө үйлдвэрлэсэн. Энэ технологи гаргаж ирсэн. Одоо энэ бол $35 мянган байдаг бол бидний энэ бол $35-аас $40 хооронд байж байна. Тэгэхээр хичнээн дахин багасгаж. Тэгээд одоо харахад хүртэл хэмжээгээр бага болцсон. Ингээд ажиллаулаад үзэхэд энэ NASA-гийнхаас манайх бол хэдэн секундээр илүү байгаа. За ингээд үзэгтэй зэрэг одоо Монголд бол түүхий хэдэн байна, технологи нь байна, бусад асуудлууд нь байна. Ийм учраас энийг үйлдвэрлэх болцоотой юм аа. Энэ одоо эрчим хүчийг хэмнээд байгаа 12 дахин хэмнээд байгаа 8-аас 12 дахин хэмнээд байгаа энэ төхөөрөмжинд байна. Юу байж байна? Энэ конденсатор маань маш жижигсэн хэлбэрээр орж ирж байгаа юм аа. Энийн үр дүнд энийг ашиглаад бид нар зөвхөн энэ эрчим хүчийг хэмнэх төхөөрөмж биш. Энэ зөвхөн жижиг нэг хэсэг нь л дээ. Цаашаага машины аккумуляторыг олон жилийн урт настай ажилтдаг болгох, хоёрдугаар сансрын техник мөн хүч үзэх, мөн машиныг цахилгаанаар явуулдаг асуудал дээр бүгдэн дээр л бид нар хэрэглэх бололцоотой. Ийм л технологи юм байна. Тэгэхээр бас Монгол эрдэмтдүүд маань гоё одоо ийм мундаг зүйлийг зохион бүтээж байна. Тэгэхээр зохиогч ирэх гэдэг нэг зүйл яригддаг шүү дээ. Зохиогч ирэхээ одоо жишээлбэл авч чадсан болов уу? За энд зохиогч ирэх буюу патент гэж байгаа юм л да. Патент гэхдээ зэрэг нь Монголын оюуны өмчийн байгууллага их мундаг болсон. Өнөөдөр Монголын оюуны өмчийн байгууллага дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, дэлхийн хэмжээнд хайлт хийдэг ийм дэлхийн одоо оюуны өмчийн байгууллагатай шууд ханддаг, солонгосын оюуны өмчийн байгууллага шууд ханддаг ийм болсон байгаа. Тийм учраас энэ бид нар оюуны өмчийн тухай хуулинд ингэж энийг хаана үйлдвэрлэх гэж байгаа юм бэ? Тэр улстай патентийг авдаг. Хаана үйлдвэрлэх? Бидний Японд үйлдвэрлэх гэж Японд патент авна. Монголд үйлдвэрлэх гэж бол Монгол патент авна. Тийм учраас бид нар эхлээд ямар ч байсан дэлхийн оюуны өмчийн байгууллага бүртгэж авсан. Дэлхийн оюуны өмчийн байгууллага бүртгэж аваад өөрийнхөө 2014 оны шилдэг зохион бүтээгч медалийг өгчлөө. Монголын оюуны өмчийн байгууллага бүртгээд авчихсан. Эрчим хүч өржүүлэх төхөөрөмжөө гэдэг энэ нэртэйгээр бүртгээд авчихсан байж байгаа. Энийг тэгээд яг зарим улсууд ингэж ярьж байна л да. Эрчим хүч өржүүлэх төхөөрөмжийг бид нар хийчлээ 6 дахин 5 дахин өржүүлэх төхөөрөмж хийчлээ гэж байгаа. Тэр төхөөрөмж нь бол миний патент юм байна. Оюуны эмчийн байгууллага өнөөдрийн байдлаар Монголд ганцхан Баяр Жаргалмаа гэдэг хоёр хүний нэр дээр энэ патент байгаа. Өөр хүний нэр дээр байхгүй гэдэг юм юу баталгаа гаргаад ирсэн юм. Өнөөдрийн байдлаар шүү дээ. Тэгэхээр тэр улсуудтай би энэ минийх чинийх гэж оюуны өмчийн эрх булаацалтаад байгаа юм биш л те. Яг тэгэхээр бид нар анх энэ төхөөрөмжийг хийж явахдаа 1 тонн жинтэй энэ хийж ирсэн. Одоо энэ төхөөрөмж чинь 1 тонн байлаа шүү дээ. 1 тонн жинтэй. Тэгээд судалгааныхаа явцад бид нар энийг хөгжүүлээд
Одоо ийм болцсон байж байна. Ийм хөнгөн. Тий, ийм хөнгөн байгаа. Одоо энийг хэрвээ болцоод байх юм бол бинд харуулж болно. Зөвхөн жирийн эрдийн эндүү байдаг шүү дээ, тий. Тэрийг 2 кВт-ийн ажилдаг эндүүг энэ залхахтаар зэрэг 280 бат болчдөг. Тийм баг уу? Тий, тийм 80 болдог. Оо за. Энийг одоо зарим улсууд харсан үзсүүд байгаа. Одоо бид нар яг энийг хэрэгжилж байгаа. Гэтэл энийг бид нар одоо том байна гэж үзэж байгаа. Сүүлийн үед. Оо за энийг үү? Тий, энийг. Нэг тонн байсан юм уу? Тий, одоо энийг одоо жижигхэн болох компьютерийн флаш үүдэг шүү дээ. Флаш шиг болох технологи одоо бид нар гаргацсан байж байгаа. Тэгээ зөөврийн хин ч авч. Зөөврийн тий. Гэхдээ зөв одоо айл болгон залгуур арзит байдаг шүү дээ. Тэрнийхэн дээд флашийн нөхшиг нөх гаргачаад тэгээд 8 дахин хэмнэ 8 ГБ гэдэг шүү дээ. Тэр шиг 8 дахин хэм, 5 дахин хэм, 10 дахин хэмнэ гэдгээ тэргээ залгаад тэргээ худалдаа алдчихийдэг. Гэтэл одоо бид нар зөвхөн том юм руу тэмүүлээд идэг. Тэгээд дэлхийд яриж жиг юм руу тэмүүлж эхэлж байна. Жишээ нь одоо Японууд 110 болтоор ажилладаг шүү бүх цахилгаан хэрэгслэн. Монгол 200 380 болтоор ажилладаг. Гэтэл ер нь 200 380 зөв юм биш юм уу? Бид 110 байх юм бол арай өшөө хэмнэлтэй яж магадгүй. Японууд одоо өшөө бүр доошлж эхэлж байна. Японууд юу ярьж байна гэхтэй зэрэг ер нь хөрөгч заавал 110 болтоор ажиллах албатай юм уу? Батарейгаар ажиллавал яасан юм бэ? Оо заавар. Гар утас бид нар хэрэглэж байгаа батарейгаар ажиллаад цэнгэлээд яваад байгаа шүү дээ, тийм ээ. Тэрнтэй адилхан телевизэрийг бид нар батарейгаар ажиллуулъя, хөрөгчийг батарейгаар ажиллуулъя. Бүх ахуйн хэрэгслүүдийг батарейгаар ажиллуулчихвал яасан юм бэ? Тэгэх юм бол станцын тухай асуудал яригдахаа болж байгаа байхгүй юу? Станц хаана байна вэ гэхээр дэлгүүрс аргаж гэсэн үг шүү дээ. Тий. Гэтэл Монголын бид нар ч гэсэн энэ технологи энэ л бас орох хэрэгтэй юм байл гэж бодоод байгаа. Жишээ нь одоо Монголд яг нэг өвлийн 6 сар боллоо гэж бодъё. Нэг айл халаалт явах юм бол за халаалт энэ өвлийнхээ халаалтын батарейг авъя гэдэг иймэрхүү батарей аваад халаалтандаа хийчдэг. Тэр нь 6 сар болоод дуусдаг. Дараагийн жилийн 6 сард нь авдаг. Тэгээ цэнэглүүлчихдэг. Цэнэглүүлчихдэг эсвэл ийм систем рүү л орох гэдэг юм л да. Би даасан инженерийн байгууламж гэдэг систем рүү. Бид нар тэгээд энэ дээр бол Монгол улсын засгийн газар нэлээд дэмжлэг үзүүлж байгаа. Ерөнхий сайд сайхан бэлэг Батүл дарга байгаль орчны сайд Батцэрэг бидний бүтээлдэрч үзсэн. Сайхаач үзээд засгийн газраас дэмжлэг үзүүлье. Та нар үйлдвэрээ байгуулаа гэдэг асуудал яригдчихэж байгаа. Мөн энэ технологи энэ шинэ гаргаж байгаа энэ технологийн асуудал дээр зөвхөн Монгол улсын засгийн газар төдийгүй гадаадын орнууд бид нар солонгостой гэрээгээ байгуулчлаа. Одоо цаашаага Эквадор улс бид нар л хандж байгаа. Гэх мэт энэ бол маш олон улсууд. Ягаад гэвэл энэ сансрын технологиг бид нар газарт ахуйд нэвтрүүлэх хамгийн том боломжийг олгож байгаа. Элсэн тасархайн элсийг ашиглаад шүү дээ. Гэтэл элсэн тасархайн элсийг маань энэ технологи гарч ирснээр элсэн тасархайн элс маань алга болчих уу те хүмүүс аваад одоо ингээд илүү зориулчих уу гэж бид нар айж байна л да. Тэрний учраас бид нар эрдэмтдийн дунд яриад байгаа. Элсэн тасархайн элстэй төстэй тийм элсийг лабораторийн аргаар гаргах боломж байна уу? Энэ талаар судалгаа хийгээч гэж ярьж байгаа. Одоо энэ 5 сард бид нар дэлхийн том лабораториуд ажиллаж байгаа Монгол эрдэмтдийн чуулга уулзалт хийх гэж байна. Дэлхийд ажиллаж байгаа Монгол эрдэмтдийн. Тэднэр дээр бид нар энийг ярина. Энийг цаашаа яаж хөгжүүлэх вэ? Энийг элсийг бид нар лабораториар яаж гаргаж авах вэ? Ер нь Монгол улс дэлхийд одоо хаана яваад байгаа юм бэ? Инновацаар бид нар цаашаага маш одоо эдийн засгийн өөдөн татах боломж байна уу? Энэ маш чухал уулзалтыг одоо бид нар чуулга уулзалтыг хийх гэж байгаа. 2 өдөр хийхээр төлөвлөж байна. Бид нар 5 сард хийнэ. 5 сард. Тэгээд энэ дээр бид нар энийг веб хуудас олон нийтийн хэвлэл мэдээлэлээс тараана. Тэн дээр Монгол эрдэмтэд оролцож болно. Гэхдээ тодорхой дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл хийсэн эрдэмтдийн дор ирэх юм Монголын. Одоо жишээ нь би одоо энэ дээр бол Чингис хааны одонд бэлтгэж Хавтгай намсраг байдаг штэ. Тэр намсраагаад би одоо урилга явуулна аль биесаар гих мэт чинь дэлхийд өөрийнх нь бүтээл танигдсан тийм эрдэмтэд оролцсноо. Намсраг бол намсрын төхөлтгээд одоо маш том томьёо гаргасан юм штэ. Тэр энэгээр оюуны талаас энэ оролцох ийм мэтчлэг миний одоогийн байдлаар нэг 50 60 эрдэмтэд бол байна. Гэхдээ би ерөөхдөө 200 өгч болов гэж бодож байгаа. Тэд эднэр бол Монгол улсын инновацийн гарц эдийн засгийн дараагийн боломжийг л нээж өгнө гэж бодож байгаа. Энэ төхөөрөмж дотор заавал одоо элснээс өөр юм орлуулж болох юм уу? Элс заавал байх хэрэгтэй юу? Тийм ээ. Одоо тэгээд бас элсэн тасархай элс гэж юм л да. Тэгэхээр өөр манайх одоо жишээлбэл зөндөө олон элстэй газар байгаа тийм. Наач маш гоё асуулт байна л да. Тэгэхээр энэ протокол NASA Америкт хийсэн. Нэгдсэн улсад хийсэн протокол доо. Гэтэл энэ дотор юу байгааг бид нар мэддэггүй. Нэг задлаач мэдэх боломжгүй. Гэтэл дэлхийд даяараа know how security гэж маш том юу байдаг. Хамгаалалтын систем байдаг л да. Энэний нууц нэг жижигхэн газар байгаа байхгүй юу? Гэтэл тэрийг мэддэхгүй тул бүтээсэн хүн л патент мэднэ. Тэрийг нуухын тулд энд маш олон юмнууд хийсэн байгаа. Төөрөгдүүлэхийн тулд ч тийм. Тэр төөрөгдүүлэх арга зам дээр л энэ юу болчдөг. Өртгөн шингэждэг байхгүй юу? Манай эрдэмт болохоор зэрэг эдийн засгийнхаа бололцооноос болоод ч юм уу энэ төөрөгдүүлэх арга хэмжээг эргэлж чаддгүй. Шууд өөрийнхөө know how дотор тавьждаг байхгүй юу? Тийм учраас гадны хонгойл хүчил ийм юм байж тэгэл хийчдэг. Бид нар одоо эднэрийг болохоор яг л тэр шиг
Тэгээ дэлхийн стандарт ямар хийгдэж байна яг тэргээр л хийн. Яагаад элсэн тасаргаа энд мэдэхгүй бид нар одоо Техасын элсэж орсон юм уу бид нар мэдэхгүй шүү дээ. Яагаад гэвэл маш том нууц байгаа энд. Бид нар Coca-Cola-гийн найрлагын мэддэгтэй адилхан л багхгүй юу? Одоо энэ дотор бид нар элсэл хийсэн байгаа. Яг Германы эрдэмтэд элс бол маш өндөр багтаамжийг агуулж чаддгаа гэж тийм нээлт хийсэн. Тэгээд тэрэн дээр үндэслээд бид нар тэр элсийг зөгөөний үр одоо элсний зөгөөний үр гэдэг багтаамж тийм олон улсын юу элемтийн хооронд байна л да. Тэр технологи ашиглаад хийсэн. Гэхдээ энд бол элс маш бага орж байгаа. Маш бага орж байгаа. Ийм өндөр технологи. Энийг яг одоо зүгээр би энэ цаг байгаа бол харуулчих болох уу? Энэ юугаар илүү юм бэ? Яагаад энэ юм байгаа юм бэ гэдэг тийм ээ. За энэ яагаад энэ эрчим хүчийг ингэж хадгалж болоод энэний тусламжтайгаар эрчим хүчийг хэмнээд болоод байдаг юм бэ гэдгийг одоо би зүгээр нэг яагаад энд бол хүн болгоно нөгөө нэг пицгч байх албагүй эдийн засагч байна, хуульчч байна, эмчч байна тийм ээ. Тэр улсуудад ярихтаар зөв ойлгохгүй л дээ. Яг харахтаар зэрэг ингэхтэр зэрэг одоо энэ дээр эрчим хүчийг хэмжиж болж байгаа юм байна гэж юм гарч ирнэ. Зүгээр энийг бол зүгээр нэг айлыг хэрэглэгээ гэж бодъё. Энийг л нэг айл байл гэж бодъё л да. Энэ айл ингээд энээс эрчим хүч аваад хэрэгэлдэг. Гэтэл энийг зүгээр л нэг одоо цахилгаан станц. За манай цахилгаан станц зүгээр энд нэг хүрээл авъя. Энд хүрээд авлаа. 1 2 3 4 5 6 секунд болоод унтарч байгаа байхгүй юу? Тий, 8 секунд бол унтарч байна. Гэтэл энийг бид нэр 5 секунд л хүргээл 5 секунд болоод хүргээл байх юм бол энэ батарей ажиллах хугацааг энэ 5 секунд дотор тэмнээд байгаа байхгүй юу? Ингээд тасралтгүй ажиллах юм бол энэ батарейны ажиллах хугацааг маш их нэмж байгаа. Уртсахдаг. Гэтэл одоо энэ NASA-гийн хийсэн энэ одоо бид нар энийг юугаар хийсэн бэ? Энэ бол Монголын элсэн тасархай хэлсэлд ямар гайхамшигтай бүтээл болдго юм бэ гэдгийг одоо би энд харуулъя. Энэ NASA-гийнхаас хамаагүй илүү ажиллана. Тэгсэн мэт хамаагүй тод. Тэгэхээр биднэрт ийм нөөц байна. Энд Монгол бас ийм мундаг нөөцтэй улс байна. Баялаг байна. Тийм учраас тод те одоо ингэж болж байна. Энэ нэлийн удаан ажиллаж байгаа. Энэ хооронд чи энэ батарей ажиллахгүй энэний сэнэглэгдсэн цэнэгээр ажиллаад байгаа байхгүй юу? Хоримтлагдсан ингээд унтарч байгаа байхгүй юу? Баг ойролцоо 15. Тэгээ энэс илүү ажиллаж байгаа ямар ч байсан. Тэгэхээр бид нар энийг нэг өөрх айл гэж бодох юм бол маш олон айлууд байлаа гэж бодъё л да. Тэгэхэд нэг станц маань, нэг үүсгүүр маань хүрээд явчихна гэсэн үг байхгүй юу? Тэгэхэд бүгдээрээ асч штэ. Тэгэхэд 15 секунд болохоос өмнө 9 секундын жив дахиад хүргээд явчихтаа зогч чинь энэ хизээч унтрахгүйгээр явж байгаа. Байнгын залхах байхгүй. Ингэхдээ зэрэг манай станцд энийг цахилгаан станц гэж үзэх юм бол станцд байна маш ачаал багтай гэсэн мэт маш олон айлыг маш хямд эрчим хүчээр хангах болцоод болчихж байгаа. Энэ технологиг бид нар гаргасан. Тийм учраас одоо бид нар энэ технологио дэлхийн нийтийн хүртэл болгоно. Яг л ямар альва нэг технологи бол 3 сая хүний хувьд яригадаад байх юм бол тэр мань боожж явж чаддаггүй. Тийм учраас бид нар чинь дэлхийд 7 тэрбум уулаа. Тийм учраас 7 тэрбумд л бид нар зориулж юм хийх хэрэгтэй. Тэгжээж бид нар эдийн засгийн өдөрч болно. Тийм олон зах зээл дээр юм л дээ. Манай Монгол улс ингэдэг штэ. За ганц орноос одоо харьяа одоо хамааралтай тогоо ингэждэг. Хэрвээ ингэж одоо тэр харьяалтай ормол хаачих юм бол одоо имлэг сургууль одоо шил за сургууль цэцэрлэгч бас гайгүй имлэг тэрнээс ихэн 40 мянган хүмүүс байгаа. Ингээд манах хэцүү байдалд орлоо. Түрүү бас манах оржиж байсны тохиолдол байсан нөөц баг тий. Тэгэхээр энэ төхөөрөмжийг тавьчих юм бол одоо хэмнэлт асар ихээр гарна гэсэн үг. Тэгэхээр зэрэг яг манай өнөөдрийн эрчим хүчний технологи бол өөрөө жахан муу технологи л доо. Яг л нүүрс шатаага тэргээр нэг ус буцалгаж уур үүсгээ тэргээр эрчим хүч гаргадаг. Гэтэл Обама сая дэлхийд даяараа нүүрс зүлхийг хориглолцлоо. Гэтэл бид нар одоо ямар галц зам байгаа тэр бол би мэдэхгүй байна л да. Гэхдээ нэг арга байж л таараа. Гэтэл дэлхийд даяараа нүүрс нисрүүлсэн. Нүүрс бол дэлхийн хөлөмжийн хийхээр үүсгэж байна тийм ээ. Агаарыг их бохирдуулж байна. Тийм учраас манай энэ технологи эрчим хүч энэ технологи өөрчлөх шаардлагатай болсон гэдэг л тохиолдоо. Тэгээд манай эрчим хүч одоо тэгээд баян тасралтгүй л ажиллаж байгаа. Яг л энэ дээр бол бид нэр тогоо унтраалаа гэдэг эрчим хүч хэмнэгдэж байгаа асуудал биш л дээ. Эрчим хүч тогоо унтрааснаар тогоо хэмцгээ гэдэг нэг гэрлээ нэг өдөр унтраах гэдэг нэг юу аян маян байдаг шүү дээ. Тэр бол яг л эрчим хүч хэмнэгдэж байгаа асуудал биш. Та одоо нэг айл тогоо унтраалаа гэдэг өөрийнхөө л эдийн засаг тэмэлт үзүүлж байгаа болохоос Монголын эрчим хүчийг нэг авьяа байгуулж байгаа юм биш л дээ. Яг л хүн тогоо унтраасан ч унтраагаагүй ч нөгөө загсалтгүй ажиллаж байдаг байхгүй юу. Тийм учраас маш их олноороо хэрэгжилж эхлэх юм бол ачаал нь ихсдэг. Тийм учраас зүгээр тогоо унтрааснаар одоо эрчим хүч хэмжиж байгаа асуудал биш. Бид нар ямар ч байсан дарамтгүйгээр
ямар ч байсан ямар нэгэн санаа зовхгүйгээр маш их эрчим хүчин нөөцтэй болох хэрэгтэй. Тэрний нэг одоо гаргалгаа гэдэг бид нар энэ гэж бодож байгаа л доо. Гэхдээ маш олон арга байна. Гэхдээ тэрний нэг л гаргалгаа нь энэ. Ягаад гэвэл энийг өнөөдөр сансарт NASA-д хэрэглээд болж байгаа арга бол дэлхийд даяараа л хэрэглэх бололцоотой. Тэр NASA-гийн тэр өндөр технологиг бид нэр ахуйд хэрэглэх бололцоотой болгосноор л бидний давуу тал байгаа юм л да. Гэхдээ Монголын элсэн тасархай элсэд тийм ижид байдаг гэдгийг одоо мэдснээрээ л бид нар төрүүлж мэдснээрээ л гэтэл өнөөдөр зөвхөн элсэн тасархай нь элсэн юм байгаа юм чинь Монголд хайгуул хийгээд судалгаа хийгээд эрдэм шинжийн судалгаа хийх юм бол маш их нөөц байгаа гэж бодож байгаа. Зөвхөн газрын доорхыг ухах шаардлагагүйгээр дээр нь зүгээр иймэрхүү өндөр технологид байна л да. Тийм одоо инновацийг нэвтрүүлж. Инновацууд тий. Тэгэхээр манай улс одоо жишээлбэл өргүүд зарагдаж байгаа одоо маш их эрчим хүч байгаа зү. Тий. Одоо өргүүд зарагдаж байгаа эрчим хүчин дээр бид хязгаарлалт тавьж болно. Тэгээд үр ашигтайгаар олон дахин үржүүлээд юм уу олон дахин хэмнээд хэрэглэх бололцоотой. Ингээдэр зэрэг бид нар 5 дугаар цахилгаан станц ч юм уу өөр нэм цахилгаан станц барих шаардлага байхгүй гэж одоо энэ судалгааны гаргаж байгаа л да. Гэхдээ энэ бол зөвхөн баяр гэдэг хүн ганцаараа яриад байгаа биш, нэлээд олон эрдэмтэд ярьж байна. Тэгээд бид нар 5 сарда дэлхийн эрчим хүчийн салбарт ажиллаж байгаа Монголын том эрдэмтэд байна шүү дээ. Тэд нэртэйгээ бас гадаадын том эрдэмтдтэйгээ авчирж яагаад Монголын гарц энэ мөн үү биш үү гэдгийг нэг мөсөн мухралж хийдэг гэдэг юм л да. Энэгээр л зөвхөн ганц эрчим хүч маш олон салбар ярьж шүү дээ. Нано технологийн тухай монголчууд ярьж байна, электроникийн тухай ярьж байна. Дөнгөж сайхан би хурал цугаад ирлээ л дээ. Электроникийн асуудал, Монгол электроникийн үйлдвэр хэрэгтэй юу гэдэг асуудал ярьж байна. Гэтэл Харвардын их сургууль дээр Харвард софтвер Харвард юу гэдэг менежмент гэсэн англи шинээр нээчлээ. Шинээр үүсэж байгаа юмыг бид нар араас нь шинээр юм хийхдээ яг одоо хуучныг өрсөлдөх биш. Цоошин дундаас нь юм эхнээс нь өрсөлдөх хэрэгтэй гэсэн ойлголт гарч иж байна л да. Жишээ нь бид нар одоо энэ компьютерын ч юм уу LCD-ний дэлгэцийг хийж чадахгүй. Samsung гэхдээ тэрнгүү дэлхийд тасарчлаа. Японууд хүлээн зөвшөөрж байна, Америкууд хүлээн зөвшөөрж байна. Тэр Samsung-ийн дэлгэцийг бид нар энэ чинь үйлдвэрлэгээд хэрэггүй шүү дээ. Яг үнэ. Samsung-ийн дэлгэцийг аваад ашиглах хэрэгтэй бид нар. Intel-ийн микрочипийг авч ашиглаад Samsung-ийн дэлгэцийг авчаар Microsoft-оор бид нар програма зохиолгоод ID-га өөртөө суулгаад тэгэл дэлхийд зарах хэрэгтэй байхгүй юу? Ийм л технологи явахгүй бол бид нар өнөөдөр Intel-тэй одоо юугаар чипээр өрсөлдөөл Samsung-тай дэлгэцээр өрсөлдөөл Япон одоо Microsoft-тай програм хангамжаар өрсөлдөөл чадахгүй л те. Тийм боломж ч байхгүй. Ягаад гэвэл дэлхийн бүх технологи маш хурдтай явж байна. Бид нарыг арай гэж ингэж хийж эхэлж байгаа тэд нар маань бас дагаал хөгж явж штэ. Тийм учраас зэрэг ийм боломжгүй юм руу орсноосоо илүү бид нар бүх хамгийн шилдэг юмнуудыг авчирч цуглуулад өөрсдөө шин санааг нэмэл цоошин юм болгол дэлхийн зах зээл гаргах. Тэгэхээр тэрийг тэгүүлж болох юм уу? Designed by Mongolia гэж болох юм уу? Тэрийг болно. Ягаад гэвэл юу ч одоо өнөөдөр Монгол шинээр юм хийж ихэд хинч одоо бүгдийг бүтээж чадахгүй шүү дээ. Хятадаас нэг юм авчирч, Японоос авчирч, Солонгосоос авчирч ухсрал нийлүүлж байгаа шүү дээ. Энэ хүн болгон хүлээн зөвшөөрж байгаа. Дэлхийн өөрөө хүлээн зөвшөөрж байгаа. Би Японд энэ medical device гэдэг компанид ажиллаж байсан л да. Тэгэхэд Японууд яг хөхтэй дэлхийд нэг зөвхөн эхо гэдэг нэг жишээ авъя л да. Нэг эхо гэдэг онцлогын аппарат гэдэг шүү дээ. Тэрийг үйлдвэрлэхдээ дэлхий дээр хөдөлж алж байгаа бүх эхонуудыг хөдөлж авчирдаг. Японууд. Тэгээд бүгдийнгийн задлаад хамгийн сайн талын нэг талдаа нэгээд хамгийн муу талын нэг талдаа чигсааж хагаад бүх муу талыг авчиж чагчаад бүх сайн талуудыг энэ манай эхо гэдэг байхгүй юу. Тэрийг хийгээл бүх сайн талуудыг шингээс явж яа гаргуул дэлхийн хамгийн шилдэг эхо шүү дээ. Тэгээд тэрийг алоко ч юм уу тийм нэртэйгээр гаргаад бодолтчдаг. Тэн дээр өөрсдийнхөө софтверийг хийн, өөрсдийнхөө шин санааг хийн. Бид одоо энэ л орох хэрэгтэй. Ингэж яж л бид нар дэлхий дээр өрсөлдөх чадвар гэдгээр л гарч ирэх хэрэгтэй. Түүнээс бол одоо бид нар LCD дэлгэцгийг ингээл мөнгө ингээл уриал ингээл яваад их юм бол хийжээс Солонгосыг үүсгэв л дээ. Харин таны яг бас яг энэ хэлсэнтэй бас нэг залуу эрдэмтэн бас санал нэг ярьцлага өгсөн байсан. Би яг тэр ярьцлагыг дөнгөсөө санчлаа. Өмнө гэрийн одоо аюулгүй байдлыг хамгаалах ус одоо тог те учирч болцгүй эрсдлийг мэдэрдэг тэр сенсорыг бүтээсэн байсан. Тэр эрдэмтэн болохоор зохион бүтээгч одоо эрдэмтэн гэж хэлээд яг хоо зохион бүтээгч байх. Зохион бүтээгч маань ингэж хэлжсэн. За бид яг адилхан те Samsung-ийн одоо энэ дэлгэх систем гахалтай одоо Apple-ийн юу чинь загвартай гэж өрсөлдөггүй шинэ инновацийг нэвтрүүлж тэр яг тэр гаргаж ирсэн зүйлийг бид хөрөмжөө суулгаад ингээд Designed by Mongolia гаргах юм бол одоо дэлхийн зах зээл дээр арай хямд үнээр гаргах юм бол биднэрт өрсөлдөх чадвар байна гэж хэлж байсан. Ерөөсөө энэ л те дэлхийд даяараа л энэ лөө явж байна л да. Энэ хурцтай Сингапурууд байна одоо Гонконгууд байна. Эд нар яаж хурдан гэж хөгж гарч ирсэн бэ гэдэг үсэл ингэж л гарч ирсэн. Тийм учраас бид нар энэ дэлхийн хамгийн шилдэг хөгжлийн замыг сонгоод тэр технологиг ашиглаад хөгжлөөр хурдан орох хэрэгтэй. Ингэж явбал одоо энэ Монголын эдийн засаг маш богино хугацаанд босоод ирнэ. Одоо эдгээр энэ технологиуд алхтаа энэ технологиор бид нар Америкуудтай ч юм өрсөлдөх гэж гаргаад байгаа юм биш л те. Ягаад гэвэл бид нар өрсөлдөх боломж нь байна.
Ягаад гэвэл тэр энийг хамгийн хямд зардлаар хийдэг түүхийд Монголд биш шүү дээ. Тэгтээ зэрэг энийг яг харахгүй энэ Монголын бүтээгдэхүүн байхгүй юу? Энийг хэрэглэснээр яадаг юм бэ гэхтэй зэрэг одоо чинь би нэг жишээ авъя л да. 60 м квадрат талбайтай нэг зүгээр айл биш дээ. Тэр одоо яг нүүрс түлээд ингээд явхад нэг сартаа 300 сая төгрөгийн нүүрс түлчдэг. Ингээд зүгээр энэ технологиг ашигласан энэ төхөөрөмжтэй халаалтын системийг тавихад тэр айл маань 50 сая төгрөг гарт сартаагаар авчиж байгаа байхгүй юу? 50 сая төгрөг. Гэтэл 50 сая төгрөг төлөх боломжтой байхад хинч 300 сая төгрөг зараад нүүрс түлэхгүй шүү дээ. Одоо энийг тавьсан айл маань юу гэж ихтэй зэрэг энэ төхөөрөмжийг тавиад ингээд цахилгаанаар халдаг юм парта болчихдоос гэртээ гутлаа тайлж ордог юм байлээ гэж ярьж илээ. Яг л соёл тоглог болчих жоохгүй юу? Ийм асуудал зөндөө гарч ирдэг. Тийм учраас ерөөсөн монголчууд одоо инженерийн төвийн энэ том шугам шүлжээсээ татгалзах хэрэгтэй. Хэсэгжилсэн инженерийн байгууламж руу орох хэрэгтэй. Бие даасан инженерийн сүлжээтэй болох хэрэгтэй. Одоо энэ 9 сарын 15, 5 сарын 15-ны хооронд пар халдчихвас аюу хэцүү шүү дээ. 7 сар 8 сар цас ороод хүүтэн болдог шүү дээ. Тэгэхэд би одоо халуун байж чаддаггүй шүү дээ. Тэгэхээр өөрийн бие даасан шүлжээтэй тийм системтэй байх юм бол дурын үедээ халаагаад тав тухтай байх болцоод байна. Ийм маш олон эрэг дагаврууд гарч ирж байгаа. Одоо энэ дээр одоо бид нар тэгээд нэлээд ажиллаж байна. Монгол Улсын засгийн газар нэлээд дэмжлэг үзүүлж байна. Тэр хоёр төхөөрөмж харагдаж байна. Тэгэхээр үнийн хувьд бол асар ялгаатай юм тийм. Тэгэхээр дэлхийд өрсөлдөх боломж бас бид нарт харагдаж байна тийм. Тэгээд одоо энэ тэр хэдэн тонн төхөөрөмж хийгээд байгаа улсуудын маань би одоо энэ миний бүтээл чиний бүтээл гэж би ярихгүй байгаа юм л да. Хамгийн гол нь ийм болцсон төхөөрөмжийг одоо тиймэр хийх дээр зэрэг тэрлүү хөрөнгө оруулалт хийх дээр зэрэг эрсдэлтэй болчихноо. Тэгэхээр зөргөтэй төхөөрөмж ийм болчихлоо шүү дээ. Тийм учраас одоо энэ дээр зүгээр Монголын эрдэмтдэл хамтарч ажиллах хэрэгтэй юм байна. Нэг нэгэ шүүмжлээд одоо энэ минийхэн энэ чинийхэн чи миний имийг улгаалчиж би чиний имийг чид одоо ярих хэрэггүй. Ягаад гэвэл Японуудын хамгийн давуу чанар юу юм бэ бол багаар ажиллах чадвар байхгүй юу? Хүссэн ч өсөөгч багаар ажилладаг. Тэгжээж амьдэрдэг. А монголчууд болохоор зэрэг багаар ажиллаж чаддаггүй. Миний л юм гэдэг. Миний л. Ягаад гэвэл энэ тухайн тэр хүмүүсийн буруу биш л те. Ягаад гэвэл нүүдэл чинь бүх юм өөрөө хийдэг. Өөрөө малаа хариулт чинь мал үсээд хижээлээ өөртөө аруул эзгийгээ өөртөө хийгээд иждэг шээ те. Тийм учраас хэлээд тус бие даасан систем болчиход байхгүй юу. Одоо харин багаар ажиллая. Инновацийн асуудал хэдүүдээ салж ажиллах юм дээр тус салж ажиллая. Инновацийн асуудал дээр бол нийлж ажиллая. Зарим энэ энерги хадгалагт хууль хаана байгаа, ямар учиртай гэдэг энийг шүүмжлээд хэрэггүй. Ягаад гэвэл энийг шүүмжлэх хэрэг гарах юм бол NASA-тай шүүмжлэх. NASA-гийнхэнтэй нэг ширээн нар сууж ягаад NASA-г эрдэмтдээ бид нар ном хэлцэх хэрэгтэй байхгүй юу? Тийм учраас бид нар энэс дэндүү хоцорцсон. NASA-гийн эрдэмтдээс бид нар Монголын эрдэмтэд дэндүү хоцорцсон. Тийм учраас тэн дээр бид нар анализ хийж чадваргүй. Яг бид нар яг гадаадын лабораториудад нэг хэдэн жил олон жил ажиллаад тэгж байгаа учраас арай жоо мэдээлэл ойрхон байна. Гэхдээ ерөнхийдөө интернетээр бүх мэдээлэлүүд гарч ирж байна. Шинэ нээлт хийгээл нэг 7 ямаргийн дараа л тавьж штэ. Тийм учраас тэр өөрийнхөө мэддэг хэлээрээ тэр интернетийг ухаад ажиллах юм бол хүн хоцрогдохгүй. Гэхдээ интернетээр байгаа юм болгон үнэн биш шүү гэдгийг бас анхаарах хэрэгтэй тийм. Өөрийнхөө зөв яг гэвэл судалгаа хийж байгаа хүмүүс өөрсдөө хэдэн багтай байдаг л та. Жишээ нь одоо Хирада гэдэг Японы Хирадатай ч юм уу, Германы Клаустай ч юм уу гэдээ холбогддог. Клаусын бичсэн имийг л би уншин штэ. Хирадагийн бичсэн имийг л уншин штэ. Хагиарагийн бичсэн имийг л уншин штэ. Тэр тодорхой уншдаг улсууд чи худлаа бичихгүй. А түүнээс л хамаагүй зүгээр одоо шар сонин гэдэг шиг тийм шар одоо маягийн мэдээлэлтэй веб тийм юунод байна. Зөв сонгож байна. Зөв сонгож. Таньдаг улсуудынхаа мэддэг эрдэмтдийнхээ юм уншин. Тэгжээж тань юм амжилтанд хүрнэ л дээ. За та тэр ярилцах цаг өндөрлөж байна. Тэгээд бас таны хийж байгаа энэ бүтээлд амжилт хүсье. Монгол эрдэмтэд бас нэрээ нэгдээд таны гаргаж байгаа санааг магадгүй одоо тэр эрдэмтэн одоо мэдэхгүй байж болно. Тэр эрдэмтний гаргаж байгаа санааг та бас мэдэхгүй байж болно. Тэгэхээр Монгол эрдэмт маань нэгдчих юм бол дэлхийд өрсөлдөх. За тэгээд дээрэс нь тийм боломжтой инновацийг нэвтрүүлэх. Тэгээд дээрэс нь эдийн засгийн хувьд бас асар их өгөөжтэй байна гэдэг санааг л би өнөөдөр ойлгож авлаа. Тий. Тэгэхээр юм байгаа л да. Ер нь засгийн газар ингээд 10 эрдэмтэн 10-аа нэг нэгээр ороод надад би юм хийжлээ. Тэгж санхүүжүүлээд ингэ дэмжээч гэж ярихын оронд 10-аа нийлээд нэг удаа ороод юм ярьсан хамаагүй дээр байдаг хгүй. Одоо ийм цаг нь болцсон. Одоо энэ улс төрч чинь бол бүр айж шít. За энэний дараагаар ямар эрдэмтэй ороод ирд юм бол яад юм бол гэдэг юм ээ. Тийм учраас энэ улс төрчдгийг айлах эдний ч бас буруу биш шít. Эдгээр чи улс төрч учраас юм чинь эрдэмтэн биш шít. Судлаачд биш. Аль нь мэдгүй. Нэг нь орж ил тэр баярын чинь худлаа юм байгаа. Миний хайгуу сайн юм байгаа гэж ярьдаг. Тийм учраас одоо хэдүүлээ бие биенийхээ дутагдaltaй юм дээр бие биенийхээ сайн имийг дутагдлын авчаа сайн юм нэмээд тэг нэг багт болж жогоод бөөнөрөө л Монголынхаа энэ бэрхшээлийг шийдэе. Түүнээс одоо миний чиний гэж ярихаа одоо л энэ үед бол болохгүй. Дараа нь өндөр хөгжөөд эдийн засаг маань дэлхийн 1-2-д орсны дараагаар хэдүүлээ ми чи гэж ярил л да тийм ээ. Одоо төр зурда пава зав тийм ээ. Тий. Тэгээд
Энэ маш сонирхолтой сэдв байлаа. Тэгээд үзэгчдэд дөнгөж л амсуулаад одоо ингээл орхичлаа. Тэгэхээр бас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах юм бол та бүхэн бас манай иргэний мэдээний одоо пэйж хуудасаар холбогдоод за энэ хүнтэй холбогдоод баяр доктортой холбогдож болно. За мөн дээрээс нь 5 сард бас эрдэмчлэгийн баг хурал болно. Тэгэхээр энэ хурал дээр ч гэсэн бүгдээ шинэ инновацийн талаар ярилцъя. Бид бас их дэмжиж ажиллана. Иргэний мэдээ, иргэнэл дэмжихийн тулд одоо энэ бүх зүйлийг хийж байгаа. Тэр хурж ирж ярилцсан маш их баярлалаа. За баярлалаа. Үзэгчдээ иргэний мэдээ та бүхэнд хүрлээ. Анхаарч хамтайсан та бүхэнд баярлалаа.